Сайн байцгаана уу? Эзний агуу хараар нэг болсон ахан дүүс та бүхэндээ шин сарын мэндийг дэвшүүлье. Өнгөрсөн нэг сарыг эзэн дотор хамтдаа хэрхэн өнгөрүүлснээ эргэн дурсацгаая. 3 сарын 10-наас 14-ний өдрүүдэд оюутны семинар Улаанбаатар төв чуулганы байранд болж үгийг Жанжихүн пастор тунхаглажээ. Тус семинарт эхний өдөр 208 итгэгч, шинээр 153 хүн сонсноос сүүлийн өдрийг хүртэл тасралтгүй 42 хүний үгийг сонсож дуусгасан байна. Оюутны эсгийнхэн маань семинарынхаа төлөө эртнээс бэлдэж, хамтдаа залбирч, гадуур сайн мэдээ тараажээ. Мөн бусад хэсгийн ахан дүүсээс ч адил сэтгэлээр сайн мэдээ тарааж, үргэл болон залбирлаараа хамтдаа оролцсон байна. Семинараар аврагдсан бүхий л шинэ хүмүүсийн итгэлийн амьдралын төлөө болон оюутны эсгийн ахан дүүсийн төлөө үргэлжлүүлэн залбирцгаая. Бурхантай нөхөрлөх нөхөрлөл аврагдсан үеэс эхэлж, Бурхантай уулзах өдөр хүртэл мөнхөд үргэлжилдэг. Энэ газар дээр ч итгэл нэгт ахан дүүс нартайгаа нөхөрлөх цаг бидэнд баяр хөөр болоод хүчийг өгч байдаг билээ. Энэ сардч төлөвлөгөөний дагуу товлсон газраа болсон нөхөрлүүдээр дамжуулан ахан дүүс бүр шинэ хүчийг, баяр хөөргийг, ухаарлыг авсан гэдэгт итгэлтэй байна. Нөхөрлийн цагаас л олж авч болох баяр хөөр болоод ухаарлыг харамгүй хайрладаг Бурхандаа талархал илэрхийлье. Чуулганы байранд цаг ямагт барилгын үйлчлэл явагдаж, өнцөг булан бүр шинээр өөрчлөгдөн шинжлэгдсээр байна. Өнгөрсөн сард чуулганы нэг давхрын ариун цэврийн өрөөг засварлжээ. Ахан дүүс нарынхаа тухтай байдлын төлөө цаг ямагт санаа тавьж, үйлчилдэг аудын хэсгийн ахан дүүстэй баярлалаа. Өнгөрсөн сарын 21-ээс 22-ны өдрүүдэд нийт багш нарын цугларалт бэлддэг багш сэдвийн дагуу болж өнгөрлөө. Тус цугларалтанд 29 чуулганы 250 гаруй багш хамтдаа оролцож, үгээс суралцсан нөхөрлсөн байна. Чуулганы ирээдүй болсон хүүхдүүдийн баттай аврал болоод итгэлийн амьдралын төлөө цаг ямагт санаа тавьж, залбирч, үйлчилж байдаг багш нарынхаа төлөө үргэлж залбирцгаая. 3 сарын сүүлийн 7 хоногт чуулган дээр 2 болон 5 дахь бүсийн хамтарсан семинар боллоо. Семинарын үгийг Төвдөн Ям номлогч тунхаглаж, эхний өдөр шинээр 74 хүн үгийг сонссноос сүүлийн өдрийг хүртэл 23 хүн оролцсон байна. 2 бүсийн ахан дүүс семинарынхаа төлөө адил сэтгэлээр залбирч, өргөлөө цуглуулan сайн мэдээгээ тарааж оролцсон учраас сайн мэдээний ажил хүчтэйгээр явагджээ. Сайн байцгаана уу? Манай эгчийн хүүхээ сая ирж семинарын минь сонслоо. Тэгээд аврагдсан байхаа гэд найдаж байна. Тэгээд өөрчлүүлэн өг нөхөрлөл дотроо баттай суйрлагдаж чадахын төлөө бас залбирч өгөөрэй. Аврагсанаас хойш 6 жилийн дараа ингээд аав ээж минь болохоор анхудаа сүмийн хаалгаар ороод бас ингээд анхудаа ингээд семинар сонссон. Тэгээд бурханд их талархаж байгаа. Энэ үйл явдал ч гэсэн бурхныг ингээд ямар их төвчөртэй, бас ямар их нэгүсэл өгдөг бурхан бэ гэдгийг мэдэрсэн цаг хугацаа байсан. Тэгээд миний бодлоор бол аав минь энэ удаагийн семинараар орцсон байж магадгүй гэж бодож байгаа. Тэгээд цааш дахиад итгэлийн төлөө бас зөвлөрч өгөөрэй. Сайн байна уу? Намайг Оюун Жаргал гэдэг. Би өмнө нь ингээд дотроо залбираад бурхан байдаг гэдэгт итгэж явдаг байсан. Тэгээд ажлынхаа охинтой таарад үнэхээр гоё сүмд ирээд өөрийнхөө асуултын хариултыг олоод аврагдсандаа баяртай байна. Бурхныг ямар хүн бэ гэдгийг мэдэж авсандаа одоо цаашид энэ сүмд явснараа би улам илүү их гоё зөв замаар амьдран бурхны бэлгийг авсан учраас буцаагаад би бурханд бэлэг өгөхийн тулд гоё сайхан амьдарч бурхны үгээр амьдран үнэхээр гоё гайхалтай гоё юм. 2025 оны эхний улирал хэдийн өнгөрчээ. Оны эхэнд гаргасан шийдвэрээ эргэн нэг санаж, магадгүй хийж эхлээгүй зүйл байгаа бол
одооноос эхлэн хийцгээе. Бурхны зөвшөөрсөн цаг хугацааг Бурхны төлөө хүчтэйгээр өнгөрүүлцгээе гэж уриалаад энэ сарын бичлэгээ өндөрлөж байна. Дараа сар дахин уулзах хүртлээр түр баяртай.